2025 оны 4-р сарын 24-ээс 26-ны өдрүүдэд Бээжин хотод 18 дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдажээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол улс, Египет, Турк, Ирланд, Орос, Танзани, Кени, Намиби, Финланд, Тайланд, Балав зэрэг 50 орчим улс орны гадаад аялал жуулчлалын байгууллагууд оролцсон байна. Ингээд үзэгч та бүхэндээ Монгол улсын төлөөлөгчийн багтаа хийсэн ярилцлагыг хүргье. За сайн байна уу, сайн явж ирсэн үү? За сайн байна уу, сайн явж ирлээ. За өөрийнхөө компанианд танилцуулаарай. За. Манай компани Horseback Adventure Mongolia гэдэг компани. Одоо энэ Монголын зах зээл дээр 18 дахь жилдээ ажиллаж байгаа. За. Тэгээ сүүлийн 2-3 жил одоо яг энэ хятадын зах зээл рүү орж ирээд одоо жил болгон энэ үзэсгэлэнгээрээ яваад. Ер нь хэр орж ирж байна? Ер нь давгүй шүү. Энэ төсөөлж яснаас хамаагүй ер нь өндөр хүлээлттэй. Бараг жилд гिचнээ одоо хятадаас бараг хичнээн аялал жуулчлалын хүмүүс очиж байна Монгол. Ерөнхий бүх нийтдээ Монгол улсаараа болвол 460 мянга, 480 мянга гэж ярьдгийн. Тэгвэл яг тэр нь болохоор яг аялал жуулчлалын визээр орж байгаа ч гэсэн зарим нь мэдээж нөгөө нэг бизнесийн зорилгоор ч юм уу бусад зорилгоор ингээ хамтдаа нийлүүлээд нэг 460, 80 гэж хэлээд байдаг юм байлээ. За. Тэгвэл одоо танаа энэ компанийн одоо бусад аялал жуулчлалын компаниас онцлогдох зүйлүүд юу вэ? Манайх ерөөсөө ийм adventure гэдэг утгаараа илүү одоо Монголынхаа соёлыг нүүдэлчин ахуйгаа дээрээс нь одоо Европоос ирж байгаа жуулчид маань өөрсдөө номад айлтайгаа хамт амьдраад зарим нь бүр үйлчлүүлээд хэд өдөр нэмчихье гэл тэ Монгол хүмүүстэйгээ илүү амьдраад явдаг тэр талын дээр одоо илүү төлхөө манайх ажилладаг. Тийм ч учраас одоо Францын зах зээл дээр нэлээд нэр хүндтэй олон жил болсон байгаа юм. За жишээлбэл одоо ер нь та нарын энэ аяллаа шугам аяллаа цаг бараг дор хаяж бараг хэдэн өдөр байх вэ? Зах зээл болгоноос өөр дунджаар нэг 6-7 өдөр байгаад байгаа юм. Тий. 6 хоног уу? 6 хоног. Тэгвэл одоо 6 хоногт бараг хаагур явж юу үзэж чадах вэ? Яг Монголын одоо гол 6 хоногт явдаг газрууд бол Тэрэлж, Улаанбаатар, Хар хорин. Тэгээд Элсэн тасархай. Яг л энүүгээрээ нэг яваад ирэхэд бол нэг 6 хоног болж байгаа. Тэгээд гол одоо манай нийтээрээ бөөнөрөө зарагддаг аялал маань. Одоо жишээлбэл бас тиймэрхүү нэг хүмүүс байдаг шүү дээ. Одоо энэ аялал жуулчлал ингээд дандаа ингээд хүмүүсийн очсон тийм нэг газар очих дурггүй. За жишээлбэл одоо энэ за Тэрэлжгүүд одоо баг Монгол очижсэн бүх хүмүүс л тэрэлж орж ирсэн байж магадгүй. Тэгээд Улаанбаатар одоо яалтаж харахгүй нийслэл юм чинь. Одоо хэрвээ яг ингээд нэг зүгээр тийм нэг хөдөөгийн амьдралтай танилцъя, яг одоо юм унган байгальтай танилцъя гэсэн одоо иймэрхүү хүмүүс очивол яах вэ? Яг юу үзүүлэх вэ та нар? Яг тийм хүмүүс болохоор хөвчлэн дандаа манайх одоо 8 нуураар илүү явуулдаг. Орхны хөндийн улаан цэцгэлэнгийн тэр хөндийгөөрөө илүү их явуулдаг. Тэрүүгээрээ илүү байрлаа, тэнцэнэ Монгол айлтайгаа хамт амьдарчаад явхаараа илүү яг Монголын гүн одоо амьдрал руу орж ойлгочоод явдаг хүмүүс байдаг. Тийм. Тэгвэл өөрөө ер нь хятадаар их одоо ирж ирсэн үү? Иржсэн. Тийм үү? Тийм. Аль хотуудаар явж ирсэн бэ? Шанхай, Гуанчжоу, Гонконг, Бээжин, Тэнжин яг эднэрээр тааруулаад дандаа нөгөө үзэсгэлэнгүүдээр хамтрагчуудтайгаа уулзалтаа хийгээд ингээ явдаг. Яг хуваараа явж ирсэн үү? Хуваараа бол аялаж уу эсвэл яг ажлын журмаар. Ямар ч хамаагүй зөв хуваараа л. Хуваараа бол хятадд би зөндөө олон газараар явчихсан. Хаагур явсан. Одоо Шинжаан, за Баотоу, Тунляо, Харбин, Чиндао, Хубэй, Хунан, Ханчжоу, за ер нь одоо зөндөө олон газараар явчихсан. Тэгвэл өөрөө хятад хэлтэй юм тийм. За. Ер нь энд сурж ирсэн үгүй юу? Тийм би хятадд сурч ирсэн. Аль сургууль сурж ирсэн? Тэгээ Шанхайгийн санхүү эдийн засгийн сургууль. Шанхайд сурж ирсэн байх тийм. Тэгвэл одоо ер нь хятадаар аялахад бол баг асуудалгүй шүү дээ тийм. Шанхайд байж байхад тэгээд хамгийн таалагддаг байсан юм чи юу байсан? Шанхай яг бусад хотуудыг бодвол арай илүү соёлжуу, илүү цэвэрхэн, тэгээ бас нөгөө гадныхан их байдаг, гадны хөрөнгө оруулагч нар гадны компаниуд их байдаг болоод ч юм уу тэрийгээ дагаад ер нь илүү бусад газартайгаа харьцуулах юм бол илүү жоохон соёлжсон газар. Ер нь Шинжаан байна. Шинжаанд би өөрөө бүтэн жил амьдарч байсан.
бас л хүн амьд нь энгийн хятадаас бас арай өөр шүү дээ. Яг тэнд бол үндэсний цонх их олонтой л да тий. Тий, Шинжаан уугуурчуд байдаг болохоор ч тийм үү. Гэтэ тэнд бас сайхан санагдсан зүйлүүд байгаа л байна. Байлгүй яах вэ? Шинжаанд чинь тэр алтай нуруугаад дагаад аюу байгалийн үзэсгэлэн газрууд их бий. Ерөнхийдөө нэг үндэсний цөөхөлчүүд илүү их амьдардаг болохоор ч тэр юм уу бас жоохон юу тал руугаа ойрхон штэ. Энэ Монгол тал руугаа их ойрхон. Монгол үндэстэнгүүд хүртэл байдаг. Монголоор ярьж байгаа хүмүүстэй хүртэл бид ярилцж байсан. Тэгвэл одоо манай нэвтрүүлгээр дамжуулаад одоо өөрийнхөө аялал жуулчлалын компанийнхаа өмнөөс ч юм уу эсвэл одоо Монголынхаа аялал жуулчлалын өмнөөс одоо үзэгч олондоо юу гэж хэлмээр байна? Ер нь Монголыг яаж танилцуулмаар байна? Яг манай Монгол улсын аялал жуулчлалын өөрийн онцлог нь бол зөвхөн илүү одоо байгаль ахуйдад тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдтэй. Тэгэхээр одоо юу гэж уриалмаар байна гэхээр бид нар одоо бүгдээрээ адилхан одоо Монгол улсаар үзүүлээд гаднаас одоо валют оруулж ирэхийг хүсэж байгаа юм чи хоорондоо биш хоорондоо өрсөлдөхгүйгээр одоо гадаад зах зээл чинь энэ олон тэр бум хүмүүс байхад те бүгдээрээ одоо санаа нийлээд нэг зорилготойгоор ингэж хөдөлмөл илүү бүх талаасаа илүү амжилттай байх юм болов уу гэж харддаг. Баярлалаа. За баярлалаа.